Сайн мэцэн үзэгчтэй Amazon. За энэ удаагийн дугаараараа би ганц ормын алдаа хүний амьдралыг яаж бүр мөссөн оронгоор нь өөрчлөлтийг талаар өгүүлдэг Shot Color гэдэг киног ярих чинь. Энэ кино бол нэлээд дутуу үнэлэгдсэн кино гэж би л хувьдаа боддог. Тэгээд маш зөвүүн кино, бас маш хүндч кино. 100% таалагдана гэж би бол найдаж байна. Окей. Гол дүрд нь бол алдарт Game of Thrones-ийн Jaime Lannister буюу Nikolai Coster-Waldau бол маш сайн тоглосон. Тэгээ энэ киноны тухай би бичвэрийг нөгөө Facebook пэйж дээр 4-5 жилийн өмнө коронавигийн үеэр биччихсэн байхгүй юу. Тэгээ нөгөө пост чинь бүр амар вайрал болоод тренд болоод амар олон хүн бичээл, чат бичээл, коммент бичээл нөгөө шууд үзэх линкийг явуулаач, бүтэн гаргаад өгөөч энэ төр гэл. Тэгээ надад ямар юмныхын линк хөвдө тэр үед чинь тэгээ нөгөө янз янзын сайтууд өгдөө штэ. Тэднэр дээр ч байхгүй. Тэгээ нөгөө IPTV-нүүд, OTT эдэр дээр ч байдгүй. Тэгээ хамгийн сонин одоо ч гэсэн байдгүй нэлээ. Тийм ч энэ киноны талаар бас ярьчи. Тэгээ хамгийн сонирхолтой нь бас янз янзын амар олон коммент байгаа байхгүй. Тэгээ тэр олон коммент дундаас харж ч манай нөгөө коммент инфлюенсер гэдэг залуу байдаг шүү дээ. Улаалцаа гэд тэр залуу хүртэл бичсэн байгаа юм чинь. Тэгээ миний буруу үзчихвэл тэгээ бас дахиад комментээ бичээрэй. За тэгээ манайха лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд энэ киноны талаар болоо өөр ямар кино үзхийг хүсэж чинь тэр талаар бас нээлттэй бичээрэй. За тэгээ олон юм яриад тахав шууд кинонд орцгоё. Энэ удаагийн дуурын спонсороор манай Funky Tiger дэлгүүр хамтран ажиллаж байна. Би өөрийнхөө хоёр тал дээрээ салбар дэлгүүрийнхээ бичлэгийг үзүүлж байна. За тэгэхээр манай дэлгүүрт бол тун зохирлог дажгүй үзэмжтэй хувцас зардаг. За мэдээж том боломжийн үнээр худалдаалдаг байгаа. Манай хаяг хурд оруулалтын хажууд Tara Center-ийн 2 давхарт, за мөн 13 дугаар орол Central Mall-ийн мөн 2 давхарт нь ажиллаж байгаа. Jacob бол жирийн нэгэн дараахан залуу бөгөөд сагш тоглоод хүн мөргөлсөн ч зүгээрээ гэд явж байгаа түүнийг хорхот чоргуу нэгэн гэдгийг харуулна. Манер хөрөнгийн бирж дээр брокер хийдэг бөгөөд эхнэр хүүхдийн хамт ад жаргалтай сайхан амьдардаг нэгэн билээ. Гэвч нэг оройн ганцхан алдаа түүний амьдралыг оронгоор нь эргүүлнэ. Эхнэрийнхээ найзуудтай оройн хоолнд орж ууж эцдэхин дараа манер жолоо бариад бүгдийг нээлтэн ад жаргалтай мөч үргэлжилж байсан ч Jacob ердөө хормын төдийн анхаарлаа алдснаар улаан гэрлэр зам удлан гарч аимшигт тосолд ордог. Гэтэл арын суудалд явсан найз нь газар дээрээ амиа алдсан байв. Манай хүн өмөөлөгчтэйгээ уулзаад асуудал хэргийн яллагч нь өөрийнхөө статистикийг өндөр тооцдог хүн байлээ. Энэ хэргийг хамгийн хүнд ял руу унах гэж жижиг гээд байна гэдэг. Цогтуугаар жолоо барин хүний аим хохирсон хэрэгт 4 жил. Нөгөө машины жолоочийг хүн дээр гэмтээсэн хэрэгт 3 жил. Ингээд нийт манерийг 7 жил суулгах гээд байна гэдэг. Манай хүн надад ямар боломж байна гэхэд хэрвээ хоёулаа шүүхөр үзэлцэлгүй хэргийг үлийн зөвшөөрвөл давж заалдах хэрэг үүсч 16 сарын ял авах боломж байна гэдэг. Эхнэр нь түүн дээр ирээд би байраа зараад чамаагүй чамаа гаргаад авч чадхаар байна. Хоёулаа тэмцэе гэхэд чамд хүн тусахыг би ойлгож байна. Би 2 жил суучгаад л гарч ирээ. Хэрвээ би үзэлцээд ялагдвал 7 жил суух гээд байна гэдэг. Би Томыг алсан нь үнэ. Би хариуцлагаа өөрөө үүрэх хэрэгтэй хэмээн гин бурууга биеэр идэлхэн зөв гэж их нэртэй хэлдэг. Ял сонссныхаа дараа түүнийг шоронд аваачиж хэдэн 100 хоригдолтой том заланд оруулдаг. Хажууд нь байсан залуу салга авж байгааг харан манай хүн жаахан зөрөгтэй байх гэж оролддог. Тэдний шоронгийн хулуурууд яг л шин шүл мэт харж байлаа. Эхний шөндөө нөгөө шин хоригдлыг хэсэг хоригдлууд хүчрхийлж байгааг манай хүн хардаг. Тиймээс маргааш өглөө нөөрөө хохирч болохын тулд энэ орчинд аль болох хурдан тасан зохицохоор шийднэ. Нэг өдөр хоригдлуудыг салхинд гаргахад өөр нэгэн хоригдол түүнийг дээрлэхийг оролдоно. Гэвч Jacob шууд эсэргүүцэж нөгөө хүнийг цодож унахад бусад хоригдлууд түүнийг муугүй ирвэн шүү гэсэн харцаар харж эхэлдэг. Тентхийн цагаан арснуудын бүлэглэлийн толгойлогч бололтой. Боотл гэж нөхөр түүнийг анзаараад бүлэглэлдээ илсүүлэхээр шийднэ. Маргааш нь Shotgun нэртэй хоригдол Jacob-тэй уулзаад түүнийг боотл дээр авч очдог. Боотл түүнд шоронд хамгаалтгүй ганцаараа байх нь эмгэлтэй төгсөлд хүрдэг шүү гэдгийг анхааруулна. Тиймээс Jacob амьд үлдэхийн тулд тэдний бүлэгт илсэхээр шийддэг. Нэг өдөр эхнэр нь эргэлтээр ирэхдээ ослоор нас урсан найзах нь гэр бүл тэднийг буруутган дахин шүүхтэд байгааг хэлдэг. Тиймээс эхнэр нь шүүхийн зардлыг даахын тулд сургуулаа орхиж ажил хийхээр шийдсэн гэдгээ хэлдэг. Үүнийг сонссон Jacob эхнэрээ дизайнын сургуулиа өргөжлүүлэхийг ятгана. Мөн шүүхийн зардлыг даахын тулд байшингаа зарж түүнийг ашиглахыг зөвлөдөг. Эхнэр нь эхэндээ яаж ч байсан гэрээ зарахгүй гэж байгаас сүүлдээ яалтчгүй хөлийн зөвшөөрнө. Саатуулахаас гараад талбай руу гарч иртэл Shotgun түүнд дотор байгаа хар тамхиг гадаа талбай руу зөөхтэй алхуур өгдөг. Манай хүн эргэлцтэл тэгвэл чамайг би хүчндүүлээд байлгаж чадсан шүү гэж зүрдүүлдэг. Манер гарцаагүй байдалд орж хэр бүлэглэл байр сураа эзлэхийн тулд зөвшөөрдөг. Шүн Jacob хар тамхиг тосолж байгаа л бүксөндөө чихэж байгаа харагдах юм да бурхан минь. Маргааш нь бие засах гэж байгаа дүр хэсгэн золтоол баригчсан гоо нуусан хар тамхиа гаргаж ирээд бүлгийн гишүүндээ амжилттай хүргэдэг.
Үүний дараа нөгөө Ботл гэдэг нөхөр түүнийг магтаж эхэлдэг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам Жейкоб улам хүнд даалгаврууд өгнө. Нэг өдөр түүнд бүлгээсээ урвсан хоригдлыг алах тушаал өгдөг. Өөр сонголтгүй болсон тэр чоппертой нийлж нөгөө хоригдлыг хэрцгээхээр алчдаг. Тэр мөчөөс эхлээд гим оргүй байсан Жейкоб өөрчлөгдөж бүлгийн жинхэнэ гишүүн болж хувирдаг. Нэг өдөр тэр бусад гишүүд шоронгийн үүмэнд оролцох тухай ярьж байгааг сонсно. Жейкоб үүмэнээс хол байх хүсэлтэйгээ хэлдэгч хүн бүр оролцох ёстой гэж түүнд хэлдэг. Чоппер түүнийг асуудалд оруулахгүй тулд хяналтын камераудаас холхон олон хүний дунд байхыг зөвлөдөг. Төлөвлөсөн үүмэний өдөр бүх гишүүд өөрсдийн үүргийг биелүүлэхээр бэлдэж, Жейкоб ч гэсэн мөн адил зэвсгээ бэлдэж байв. Үүмэн эхлэх үед жинхэнэ цагаан бор хар арьснууд хоорондоо харилцаж, яг тэр нэг игцэгтэй үед нь Жейкоб шоронгийн нөлөө бүхий явгарыг яг алуулахаас өмнө гүйж очиж хамгаалаад бүр нөгөө гарыг хутгалаад алчхан тэр. Хянагчид нөхцөл байдлыг тэр дээрөө хяналтанд авч бүгд доошоо хэвтдэг. Гэвч Жейкоб хяналтын камерыг хараад баларснаа ойлгоно. Шүүхтэр тус хэргийн зураг бичлэгийг үзүүлэхэд нөхөр нь шоронд хүн аасныг харсан эхнэр нь нулимсаа барьж чадалгүй ойлгон тэр. Шүүх Жейкобд аюултай зэвсэг ашигласан хэрэгээр 4 жил мөн шоронгийн бүлгэлтэй холбоотой гэмт хэрэг үлдсэн тул нэмээд 5 жилийг өгчдөг. Ингэснээр түүний ял нийт 9 жил болж уртсваа хөрхий. Юун 18 сар суугаад гарах хэрэг явдал үнэндээ биш дөө. Жейкоб эхнэр рүүгээ хараад одоо бүх юм дууссан, намайг март гэж хэлдэг. Үүний дараа түүнийг дан хүндүүд байдаг шорон руу шилжүүлж хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдтэй хэсэгт оруулна. Тэр нь өдрийн 23 цагт нүхэнд зөвхөн нэг цагт нь л наранд гардаг гяндангаас өрцгүү шорон байлаа. Өдөр тутмын амьдрал нь илүү хатуу хяналттай болсон ч тэр өөрийн бүлгийн толгойлогч Бисттэй ойртдог. Бист нэгэн асуудлаас болж гянданд байгаа тухай түүний баруун гар бололтой Редвуд гэж нөхөр хэлдэг. Бид чиний талаар сонссон гэж хоорондоо танилцдаг. Нэг өдөр эхнэр нь гэрэлтэй цуслуулах хүсэлт явуулсан байв. Камерын хамтрагч нь түүнийг өрөвтгöd зүгээрээ угаасаа ингэсэн зүг гэж тайлбарладаг. Маргааш нь түүнийг гадаах талбай руу авч гарахад толгойлогч Бистийг дормжилсан хоригдлыг олж хараад Жейкоб шууд гүйж очиод нөгөө хүнийг зодож эхэлдэг. Тэр явдлыг Редвуд хараад Жейкобын үйлдэл сэтгэл хангалуун харж байлаа. Мэдээж толгойлогч Бистэд хэлсэн дамжиггүй. Үүний дараас гяндангаас гарсан Бист нэгэн хамгаалагчид авилга өгч Жейкобыг тусдаа ярилцахаар гадаа гаргадаг. Бист түнд хийсэн зүйл нь таалагдсан гэдгээ хэлнэ. Мөн өөрийнх нь туслах Редвуд зансан байсан хүнээ алснаар шууд цаазын ялц сонссон тухай хэлдэг. Өөрийг нь өмөрсөнд шагнал болгож Жейкобыг бүлэглэлийн 2 дахь гол хүн болгож дэвшүүлдэг. Тэгээ одооноос чамд тэр Робертс янагч мэдээ хүргэж байх болно гэдэг. Чи ер нь бэлнэ үү гэхэд тийм ээ би билээ гэхэд зөв хариуллаа гэж чи ер нь ном уншдаг уу? Надад сэтгэл зүйн маш сайн номнууд байгаа шүү. Чамд хэдээс нь өгч вэ? Харин чи уншиж байгаарай гэдэг. Дайчин хүний хамгийн хүчтэй зэвсэг бол оюун ухаан гэдэг шүүгээд манай гэр бүл тавтаа морил гэдэг. 7 жилийг шоронд өнгөрөөсний дараа ямар ч зөрчилгүй сайн хүмүүжлтэй байсан тул суллах болно гэж нөгөө буруу гарын хянагч нөхөр хэлж манай хүн хугацаанаас өмнө суллагдах хачирхалтай шийдвэр гаргадаг. Эхнэр хүүгийнхээ зургийг хараад дахин уулзах тэсэн ядан хүлээж байтал хамгаалагч камерын хаалгыг тогшоод түүнд утас өгөөд Бист рүү залгаарай гэдэг. Гэтэл Бист түүнд их хэмжээний зэвсгийн намайг удирдахыг тушаана. Чи шотконыг тань үстэй. Тэр Афганаас ирсэн бог хаан ногоог мэдж байгаа нэг бацааныг таньдаг болсон байна. Чи тэр ажлыг хийгэрэй гэдэг. Жейкоб түүнд би тэнсэнтэй гарна штэ ямар нэгэн асуудалд орвол гэхэд Бист гэр бүлийг чи алан шүү гэж сүрдүүлдэг. Ямар сонголтгүй болсон Жейкоб дуртай дургуй тус ажиллагааг удирдахаар зөвшөөрдөг. Тэр шүн Жейкоб хүүдээ сэтгэл өвдгөн захиа бичиж сайн хүн болж амьдраад өөрийг нь мартахыг зөвлөдөг. Үүний дараа тэр захиагаа ивхэд суллагдах өдрөө хүлээн суув. Жейкобыг суллах өдөр ирж манай хүнийг шоронгоос гаргана. Яг гарах үед нь хамгаалагч түүнтэй гар барихдаа нэгэн цаасыг гарт нь бариулж өгөөд Бистэс шүү гэж хэлдэг. Галт тэргэн суусан хоноо Жейкоб цаасыг нээж үзэхэд зэвсгийн намын талаар мэдээлэл байлаа. Хуучин шорон томтой байсан шотган түүнийг өгтөж тэр Хавиг гих Афган далав хаажсэн цэрэг залууг танилцуулан хэдүүлээ одоо хамтрах тухай яриад орой чамаа гарсны баяр тэмдэглэнэ. Хэдүүлээ явж юм эцсгэе гэдэг. Хави Афганистанд ажиллагаанд оролцож байхдаа нуусан асар их хэмжээний зэвсэг олсон байсан бөгөөд одоо түүнийгээ зархаар төлөвлөсөн байлаа. Дүрс шилжиж оройн хаус парыг харуулна. Жейкобыг эн чи юу хийж болно хөгшөө? Хүссэн хүүхнээ сонгоод аваарай гэхэд нэгэн эмэгтэй би чам 0-2 заагаад өгье гэснэ. Унтлагын өрөөнд оруулаад хандартал манай хүн дараа тэгж байгаа дуулцъя. Чамайг ер нь хин гэдээ. Тэгж байгаа юм ууд сууцгая. За би одоор ийм сонирхгүй байна гэдэг. Яг энэ үеэр гаднаас тэдэнд рүү буудаж манай хүнийг алах гэж оролддог. Гэтэл нөгөө эмэгтэй буудуулаад унсан байгаа харагддаг. Хажуунаас нь Жейкобыг одоо эндээс зүхтах хэрэгтэй гэж түүнийг аваад явчихдаг. Маргааш нь Жейкоб дахин Хавитай уулзаж зэвсгийн амины төлөвлөгөөг ярилцахаар шоронд амийг аварсан хоригдолтой уулзахаар явна. Амиа авруулсан хүн Жейкобд их идэгдэг болсон бөгөөд ажиллагаа ямар ч асуудалгүй явагдах ёстойг захидаг.
Үүнд Жейкоб бүх зүйл төлөвлөгөөний дагуу болно гэж хариулдаг. Маргааш өглөө Жейкоб Ховитой ресторанд өглөөний цай ууж байх үед Хови үнэндээ Талибануудын эсрэг цэргийн ажиллагаанд оролцож явахдаа эзэнгүй орхигдсон агуулга дотроос мянган ширхэг буу олсон тухайгаа ярьдаг. Тэр агуулгын талаар нууцлж байсан ч цэргээ салгацсан даруйда мөнгөний төлөө зэвсгүүдийг хил давуулахаар хайж шотгантай нийлсэн гэдгээ хэлдэг. Тэр өдөр Жейкоб өөрийн тэнсэн гаргалзах ажилтан Качертай уулзахад Качер түүнээс "Өчигдөр тэр буудалцсан болсон байшин чамайг байсан" гэж мэдээлэл ирсэн. Гэхдээ би тэнд байгаагүй, би зочд буудлын өрөөндөө байсан. Энэ баримтан байна гэж үзүүлдэг. Качер түүнд итгэхгүй байсан ч нотлох баримт байхгүй тул асуудлыг орхихоор шийднэ. Тэгээд тэр Жейкобд нэрийн хуудасаа өгөөд яаралтай үедээ залахыг хүсдэг. Жейкоб тэндээс гараад олон жилийн дараа их нэртэйгээ уулздаг. Тэр хоёр нэг газар ороод ярилцаж суухдаа их нэр нь одоо хуулийн фирмд ажилладаг болсон тухайгаа хэлэхэд дизайны мөрөөдлөө яасан бэ гэхэд тэр мөрөөдлөө би орхисон гэж хэлдэг. Тэгээд тэр түүнийг ганц бие ээж болж бүх ачааг өөрөө үүрэх болсноор сургуулаа хайсан гэж Жейкоб тайлбарладаг. Тэгээ манай хүн эхнэрийнхээ нэр дээр бичсэн чек гаргаж "Наа чи яг $178,000 байгаа. Надад одоо цуглуулсан байгаа нь л юм" гэж түүнд өгнө. Эхнэр нь "Наа чи намайг тайвшруулж байгаа шагнал юм уу?" гэ тэр дөрөв наад бохир мөнгөч наад хэрэггүй гэж таталцдаг. Мөн Жейкобыг 7 жил таг алга болсныг нь шүмжилдэг. Тэгэхэд хүүдээ муугар нөлөөлөхгүй тулд иргэдэн байхыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Тэгээ магадгүй энэ чи бид хоёрын сүүлчийн уулзтайхаа гэд гараад явчихдаг. Тэр шөнө Жейкоб бууны 8-нд оролцох бүх хүмүүстэй уулзахаар бааранд очино. Бүх төлөвлөгөөгөө ярилцсны дараа Жейкоб шотганаас бүх зүйл бэлэн биздэй гэдгийг асуудаг. Шотган тэднийг 50 байж болно. Бүх зүйл цагдаа нарын саадгүйгээр төлөвлөгөөний дагуу болно гэж хэлдэг. Шотганы хараан тогтохгүй нэг л с ิจ гтэй байгааг Жейкоб анзаарлаа. Нөгөө байшинд болсон буудалцааны талаар шотганыг цагдаа нарт мэдээлсэн байх гэж Жейкоб сэжгэлдэг. Уулзалт дуусч бүгдээрээ тарах болоод Жейкоб шотганы араас нууцаар дагаж эхэлнэ. Нилийн хол дагаж явцсны эцэст шотган хэдэн үнэтэй уулзж байгаа нь харагдана. Шотган үнэндээ Жейкобын тэнсэн харгалзах цагдаагийн ажилтнанд нууцаар мэдээлэл өгч байсныг ойлгодог. Шотган цагдаа нарт "Би чадах бүхнээ л хийж байна" гэхэд зэвсгийн 8-ны талаар сонссон цагдаа шотганыг ажиллагааны үеэр чагнах төхөөрөмж байршил тогтоогч нар авч явахыг шаарддаг. Шотган энэ нь өөрийнх нь амин төрч мэднэ гэж эсэргүүцдэгч Качер "Бид чамайг болон найз бүсгүйгч нь хамгаалж байгааг мэдэж байгаа эцтэй. Бид найз бүсгүйгч аюулаас хамгаалах болно" гэд шотганыг ятгахад ядаж зөвхөн гар утсандаа л наад төхөөрөмж шин суулгал идэх үү гэж хоорондоо тохиролцдог. Энэ мөчөд Жейкоб тэдний холоос ажиглан ямар нэгэн зүйл бодож байлаа. Маргааш өглөө нэхнэр нь нэрж түүний мөнгийг ашиглах болсноо хэлээд хүүгээ дагуулад ирсэн байлаа. Хүүн машинаас бууж ирэхэд манай хүүний харц шууд ивдрэн хүүдээ хизээ шийн байдалтай харагдахыг хүсээгүй байлаа. Эхнэр нь аав хоёрт хэсэг хугацаа гаргахаар холддог. Хүүн аавгаа "Би таныг яагаад наадтай захиагаар холбохгүй байсныг чинь ойлгосон. Та зүгээр гэр бүлээ энд тутгалдуулахыг хүсээгүй юм байлээ штэ. Зүгээрээ аваа. Та хуучин амьдралдаа иргэн ирэлтэй" гэд түүнийг ятгаж эхэлтэл Жейкоб бүх зүйл урдган шигэ байх боломжгүй болсон. Тэгээ хүүдээ надад тусламар байвал надаас холхон бай гэж хэлээд нүүрэн дээр нь хаалга хаачхан тэр. Тэднийг нөгөө нэгэн цагдаагийн ажилтан холоос ажиллаж байгааг анзаарлаа. Түүний тагнаад байгаа учраас манер эхлээд орны давгаа урж түүгээрээ урт уяа болгож хийн. Тэгээд ариун цэврийн өрөөний цохыг жорлонтой холбон салгаж цохоор гараад зогтчихдаг. Ховитой уулзаад бүртгэлтэй машин түрээслэхийг хүсдэг. Хови "Наа чи амархан би гяс олоод өгье" гэхэд Жейкоб маргаашийн ажиллагаанд шотганыг өөрөө очиж авах хэрэгтэй байна гэж хэлээд гэрийнх нь хаягийг асууна. Юу ч сэжиглээгүй байсан Хови шотганы хаягийг нь өгдөг. Тэд ярилцаж байхдаа Хови бүлэглэлд нэгдэх ямар ч хүсэлгүй гэдгээ хэлнэ. Тэр ердөө олсон зэвсгүүдэд зараад мөнгөтэй болохыг л хүсэж байлаа. Энэ хооронд Качерийн хилцсийнхэн зэвсгийн 8-ны хэргийг Жейкоб удирдах юм байна гэдгийг нь мэдчихсэн. Бэлтгэлээ базаагаад шотганы мэдээллийг хүлээжлээ. Тэгээд өөрт нь бүх юм байсан төгс амьдралтай гэмт хэрэг байтугай гангстер гэдэг үгийг ч мэдэхгүй залуу золгүй байдлаар найзаагаа халаад шоронд ороод одоо ингэ толгойлогч болсон явж байгааг нь гайхан хоорондоо ярилцаж суулаа. Гэрийнх нь гадаа нөгөө л цагтаа хараад байжлаа. Шотган зааварчилгаа хүлээн гэртээ сууж итэл хаалганд хошигдож эхэлдэг. Бууга гаргаж ирээд шотган "Хинбэ" гэтэл "Би чам руу бүтэн өдөр залгаж ийштэй" гэж хэлэхэд хаалгаа онгойлготол Жейкоб шууд түүн рүү гиндүүлэн дайрч хутгалдаг. "Чамайг харах гэдгийг чинь тэд нар юу мэдхүү? Чи цагдаа нарт юу гэж хэлсэн бэ?" гэх мэтээр асуусан ч шотган чөтгөрлөгөө тонил гэсээр амьсгал урав. Яг энэ үед Качер гэрийн гадаа бүх хөдөлгөөнийг ажиглаж зогсож байлаа. Үүнийг мэдчихсэн Жейкоб зэвсгийн 8-ны байршлыг шотганы утас руу илгээж нүдэн дил харагдах газар орхино. Хариу өгөхгүй удаад харан цагтаа гэрлүүний яваад очтол хаалгаа нэхгүй байлаа. Цогоор нартал нүл цус хэрэг бичснийг ойлгоод арын хаалгаар нь явж очтол шотган хэрцгийгээр амиа алдсан байлаа. Цагдаа түүнийг олж хараад тэр дөрөв хамтрагчтай Жейкобын байгаа газар руу ороод шалга гэдэг. Ортол хинч байдгүй ариун цэврийн өрөөний цонхоор Жейкоб орохсныг олж мэддэг. Яхаа бодож зогссон Качер шотганы гарт гуцыг анзаараад
Шалгатал хэн нэгэн зэвсгийн намааны байршлыг илгээсэн байв. Энэ хооронд Джейкоб юу ч болоогүй мэдтүүрсэн бусад хидтэйгээ уулзаад ажиллагаагаа эхэлдэг. Chopper shotgun-ы талаар асуухад Джейкоб очиод огсож гэртээ байхгүй лээ гэж худлаа хэлдэг. Chopper shotgun руу залгахыг оролдсон ч уцыг барьж ирсэн Качер энэ дугаараар нь дахин байршил тогтоох гэж үздэг. Джейкоб бууны ачааг шалгахдаа бүгд Оросоос ирсэн бөгөөд цагдаа нарт мөрдөх ямар ч боломжгүй буунууд гэдгийг ойлгодог. Ачааг баталгаажуулсны дараа тэд зэвсгүүдийг худалдан авахч руу хөргөж өгөхөөр хөдөлдөг. Энэ хооронд Качер SWAT багт ажиллагааны талаар мэдгдсэн ч мэдээлэгч нь өгсөн тул нөгөө хэдийг мөрдөх аргагүй болж гацаанд ордог. Хови зэвсгүүд атсан автобусыг жолоодож явах үед Джейкоб цаг асуудаг. Хариултыг сонсмогцоо тэр утсаа асаадаг. Үүндээ цагдаа нар байршил илгээсэн тэр утсыг мөрдөх гэж оролдож исэн бөгөөд утас асмагц дохион шууд илэрдэг. Тэр байршлыг мөрдөхөөр бэлтгэхэд бүр амар болгож координатыг нь мессежээр форвард хийгээд илгээдэг. Джейкоб машинаа зогсоож бусад гишүүдэд зэвсгүүдийг хүргэх газарт үргэлжлүүлэн явахыг тушаана. Хови шин замаар явж эхлэхэд Джейкоб гинт буугаа өгч идэгээд авснаа толгоор нь тулгана. Нийт яг хэдэн буу байгаа. Өөр байршлаа хэл. Үгүй бол зад бодон шүү гэж зүрдүүлдэг. Тэр үед Хови Джейкобыг урууж байгааг ойлгодог. Тиймээс үндэ агуулхад 2000 буу байсан ч би 1000 буу гэж худлаа хэлснээ хүлээн зөвшөөрдөг. Шотгантай нийлж үлдсэн буунуудын зархаж исэн гэдгээ хэлдэг. Үүнийг сонссон Джейкоб үлдсэн буунуудын байршлыг асуугаад Ховиг машинаас яг одоо хүсрээд буухыг тушаадаг. Ховиг унсны дараа Джейкоб уцаар цонхороо шидэд машинаа эргүүлэн нөгөө эдрүүгээ нийлж буунуудаа хүргэхээр очдог. Тэд тогсон газартаа очиж худалдаа авахч $1 сая өгнө. Мөнгийг шалгаж байх мөчөд SWAT-ийн тусгай баг гинт гал нээдэг. Джейкоб сум дүртэхгүй тул доошоо шууд хөвтдөг. SWAT баг бүгдийг нь баривчилж эхлэх үед Хови холоос харж байгаад Джейкобыг барьсныг нь харангуйтаа зүхтдэг. Хэд хоногийн дараа Качер бусад ажилтнуудын хамт Джейкобтой уулзаж нэгэн тохирог санал болгоно. Хэрвээ Бист болон бүлэглэлийн талаар мэдээлэл өгвөл бүх насаар нь хорих ялыг нь багасгана гэж түүнд амлдаг. Гэвч Джейкоб саналаас татгалзаж бүх насаар хоригдох ялаа хүлээж авахар шийднэ. Чамайг ялгүй суулж болно гэж саналаа өөрчилтөл Джейкоб өөрийгөө бүлэглэлээс зурсан учраас шоронгоос гадуурх амьдрал нь бүр ч хэцүү болно гэж хэлдэг. Түүний шийдвэр хатуу боловч үнэн байгааг ойлгосон Качер саналаа буцаан авч гардаг. Ингээд Джейкобыг бүх насаар нь хорихоор шоронд буцаан авчирна. Камерт оромгцоо тэр шууд суултуур дээрээ суугаад биеийнхээ дотор нуусан нэгэн зүйлийг гаргаж ирдэг. Маргааш нь камерт нааш цаа шалгаж байтал хамаалагч орж ирээд гадаах торон хэсэг рүү авч явдаг. Түүний уралтыг мэдэж байсан Бист ууртаа харцаар ширтчихлээ. Хамаалагч торыг төгж мөгц Бист Джейкобыг уурсан талаар нь асууж эхэлдэг. Гэвч Джейкоб юу ч хэлдэггүй. Үүнийг харсан Бист эхнэр хүүг нь алахаар хүн явуулнаа гэж сүрдүүлдэг. Харин энэ удаа Джейкоб төгшөж эхэлнэ. Түүний хянагч буцаж авахаар ирэхэд Джейкоб гинт нуусан байсан жижиг түлхээрээ гаргаж өөрийгөө сулдаг. Үндэ түүний нуусан зүйлийн дотор гавны түлхүүр болон сахлын утга байжээ. Тэр хянагчийг барьж аваад радио холбоогоо шидхийг тушаадаг. Хянагч үгэнд нь ормогц. Джейкоб түүний тор руу оруулаад Бист рүү иргэн харна. Бист Джейкоб судлагдах саналаас зориуд татгалзаж зөвхөн өөрөөс нөхшөө авахын тулд шоронд эргэж ирснийг ойлгодог. Тор онгой мөгц Бист түүн рүү дайрна. Гэвч Джейкоб сахлын утгаар хоолойг нь хэрчгэн тэр. Үхэхээ өмнөх мөчөд Джейкоб түүнд миний гэр бүлд гар хүрсэн хүн бүр үхнэ гэж хэлдэг. Бист үгснийхэн дараа Джейкоб өөрийн тор руу буцаж очиод хянагчид намайг өөрийгөө хамгаалах гэж энийг хийсэн гэж мэдүүл гэж хэлдэг. Мөн хариуд нь нөхөн төлбөр болгож мөнгө өгнө гэдгээ ч амладаг. Тэгээ би одоо бүлэглэлийн шинэ удирдагч болсон шүү гэдгийг зарладаг. Нөхцөл байдлыг харсан хамгаалагч энэ бүхнийг өөрийгөө хамгаалсан хэрэг гэж мэдүүлэхээр зөвшөөрдөг. Качер Джейкобын тайланг хараад гайхширан бодолж суудаг. Тэр бодолд автаж байтал танихгүй дугаараас үлдсэн буунуудын байршил ирдэг. Ингээд тэр бусад ажилтнуудтайгаа хамт тэр газрыг шалгахаар хөтэлдэг. Бүх насаараа хоригдох ял авсан манер нэг өдөр хүүгээсээ захиан хүлээн авдаг. Захианд хүү нээжтэйгээ хамт сайхан амьдрна гэдгээ амлаад аавыгаа бүх зүйл дуучилсан гэдгээ бичсэн байлаа. Үүнийг уншсан Джейкобын нүдэнд нулимс цэлгэнэж эхнэр хүү хоёрын зургийг ширтэн суудаг. Тэр осол болоогүй байсан бол өөрт нь байж болох байсан тэр амьдралыг дотроо чимээгүй хүн гашуудан бодож сууснаар энэхүү кино маань төгсвөө гэж. За өнөөдрийн дугаараараа миний хувьд бол нэлээд дутуу үнэлэгддэг маш хүн сэдвтэй маш зөвүүн киног ярьлаа гэж бодож байна. Та нарт бас таалагдсан байх гэж бол найдаж байна. За тэгээ ганц сормын алдаа хүний амьдралыг нэрээ яаж өөрчилж чинь те. Тэгээ тэр өстө жинхэнэ одоо нөгөө Америк мөрөөдөл гэгддэг те. Тим амьдралаар амьдарч ирсэн. Айгуу сайн ажилтай, гэр бүлтэй тэгээ тим залуу явж байгаа, тим газар руу ороод тэгээ хүн бас яаж өөрчлөгдөхийг бас харуулж байгаа. Тэгээс тэр хүний тэр дотоод сэтгэл зүйн тэмцэлтэй тэгээ хүн тэгээ цагаат тулгаараа олцдог гарцаагүй байдалд орохороо яаж хуурч өөрчлөгд болдгийг бол харуулж байгаа. Exactly. Энэ киноны талаар Larry Lofton гэдэг ютубер залуу ярьсан байдаг.
За энэ ямар залуу вэ гэхээр шорон сууж гарч ирсэн. Тэгээ одоо болохоор мань хүн залуучуудад ингээд нөгөө лекц уншаал зүв байх тухай ингээд ярьдаг залуу байхгүй юу? Тэгээ ерөөхдөө бас киноч ярьдаг юм ялангуяа юм шоронтой холбоотой кино тэр ревю хийсэн байдیں۔ Тэгээ мань хүн бол өөрөө яг иймэрхүү шоронгуудад байсан хүн байхгүй. Үн тэдлийн улгаач байсан. Тэгээ 11 жил шорон суусан гэж байгаа. Тэгээ бүр ингээд мафийн сүлжээнүүдтэй бас ингээд холбогддог байсан тийм хүн байгаа. Тэгээ мань хүн хэлж байгаа. За энэ кино бол үнэхээр бас гоё кино, бас зөвүүн кино болсон байна. Гэтэ ингээд зарим юмнууд яг нэг уран сайхны хэвтрүүлгүүд бол айгүй их байна гэж ярьсан байгаа. Би ч бас тэрнтэй бол санал нэгдэж байгаа. За юу вэ гэхээр одоо эн чинь нөгөө санаатаагаар биш ингээд санаандгүй байдлаар ингээд хүний амьд хүрсэн хүн байгаа шүү дээ. Тэгээ ийм хүн бол одоо яг бүр ийм амар тэг бүлэглэлүүд дотор байдаг. Ийм одоо хүнд гарууд байдаг. Ийм шоронд бол оруулдаг юм аа ийм хүнийг бол. Арай нэг хөнгөн дэглэмтэй те. Нэг арай нэг өөртөө адилхан нөхдүүд байдаг. Тим шоронд хийдэг гэж бол ярьж илээ. Exactly. Тэгээ өөрөг нь байдаг вахт бол бүр 2000 хоригдолтой шоронд байдаг байсан. Тэгээ ихийн хэсэгт бол бас айгүй хэцүү байсан. Тэгэл ер нь эндээс ер нь гарах юм уу, ер нь амьд гарах юм уу гэж боддог байсан гэж байгаа. Тэгээ өөрөө яг ингэ хэлж байгаа ер нь яг тийм нэг гэнг бүлэглэлүүдээс амар айгаадах нь бас ууг нь харьцангуй гайгүй учраа олчвол. Харин тэнд бол яг бүр бүх насаараа хоригдох ял авцсан гаруудаас бол жоохон имээдэг байсан гэж байгаа. Тэд чи одоо бүр яхаас цуцгуулсан гарууд байгаа шүү дээ. Шийтцсэн гарууд. Тэгээ тэд нартэй ерөөхдөө болгоомжтой. Тэгэл ер нь холхон байдаг байсан гэж ярьж байгаа. Тэг манай гол дүр Джейкоб ч одоо тэгэл нэг хүн алснаа. Тэг бүр амар хүнд гарууд байдаг шорон руу орчдөг шүү дээ. Жинхэнэ нөгөө мангасууд байдаг. Тэрэн дээр бол бас арайш тийхгүй. Тэр чинь үнэхээр яг онц хэрцгий хүмүүсийг тийшээ оруулнаа гэж бас ярьж байгаа. Тэр бол бас би яг санал нэгдэж байгаа. Тэгээд тэр чинь одоо уг нь 16 сарын тэр ялтай ингээд хоригдол байгаа шүү дээ. Тэг ингээд төвчээд гарах байтал чинь бүр дотор нь ороод нөгөө гэнг бүлгүүд рүү уусаал бүр хүм алаал тэгснэ бүр 9 жилийн ял нэмүүлж мэмүүлээл тэр бол заавс чиг уран сайхны хэтрүүлэг байсан баха. За тэгээ жүжигчдийн баг бол кастинг бол бас гой жүжигчдийг бол тоглуулсан байгаа ч тийм. За гол дүрд нь одоо тэгэл Николай Костер Валдау, Джейми Ланстер байгаа. За тэгэл туслах дүрд нөгөө Джон Бернтал нөгөө Walking Dead тэгээ нөгөө Punisher дээр тоглож байгаа. Жинхэнэ нөгөө гим тэргийн кинонд бол айгүй гоё тоглолт шүү дээ. Тэгээ бас нөгөө Mindhunter-ийн FBI-ийн мөрдөгч байгаа бас тийм. Тэр жүжигч бас энэ Beast-ийн дүр дээр бол бас тултал тоглосон байгаа ч тийм. Тэгээ манай гол дүрийн Jacob болохоор одоо энэ киноны маркетинг ажлын үрээгээр нөгөө кино нэвтрүүлэгт ороод ярилцлагууд ороо явж байхдаа хөтлөгч бол асууж илээ. Яаж одоо ийм дүр төрхөөс тэгээ ингэж амар хувирж ингээд өөрийгөө эвдэж бас тоглолоо. Бас гадаад төрхөө ингээд өөрчилвөө. Энийг ер нь яаж хийсэн бэ гэсэн чинь мань хүн ярьж исэн. Ерөнхийдөө одоо яг тэр чинь шоронд ороод хэдэн жил болж байгаа болохоор хугацаа өнгөрч байгаа байдаг бол ингээд сахал ургасан байдлаар үзүүлж байгаа. За тэгэл бүлгэмүүд дисэлсэн байгаа байдлыг бол ингээд нөгөө шивээсүүдээр харуулж байгаа юм тий. Тэгээ өөрийн биеийн тэр физик байдал бас ингээд жоо өөрчлөгдсөн байдаг шүү дээ. Киноны нөгөө төсөл хаваараа илүү тийм шүрмслэг болцонтой болсон юм шигтэй. Тэгээ мань хүн нөгөө дүрийн судалгаа хийж явахдаа хоригдлуудтай ярьж исэн юм байл та ингээл. Тэгээ нөгөө хоригдлууд нь дандаа ингэ бүлэмд байсан. Амар олон шивстэй. Тэгэл энэ бүх шивсүүдээ ер нь та нар ингээд судалдгоо яаж исэн бэ гэхээр гүүгөөстө бараг л одоо ямар утга учиртайг ч мэдгүй гэж байгаа. Тэгээ гол зорилго нь болохоор нөгөө сүртэй харагдана. Тэгээ бусад хүмүүсийг нэгэ өөрөөсөө бас ингэ сүрдүүлэхтэй айлгах зорилгоор нь шивстэй байхгүй бол болдгүй байсан тухайгаа бол өөрт нь бол ярьж исэн юм байлээ. Тэгээ яг тэр нэг 91-ээс тэг шоронгийн овгор эвгүй багийн болтол нь бол дөрвийн хөгжүүлэлтийг бас жинхэнэ сайн хийсэн байгаа юм да манай. За тэгээд найруулагчийн тухай хальт товчхон ярихад бол Rick Romanov гэдэг найруулагч хийсэн байгаа. Ер нь ийм нэг гимтэргийн ертөнцийн тэгээд ийм нэг шоронтой киногоор бол жинхэнэ гарцсан хүн байлээ. Судлаа харсан чинь Val Kilmer тоглодог бас жинхэнэ зөвхөн шоронтой кино байдаг. Тэрийг найруулсан юм байлээ. Тэгээ нөгөө Rocky-н тоглодог Snitch гэдэг кино байгаа. Тэгээ энэ гурван кино баг нэр хоорондоо холбоотой ч юм шиг ийм кинонууд байгаа. За тэгээ бас нэг Gerard Butler-тай нөгөө Greenland тэгээ нөгөө Angel Has Fallen гэдэг тэр кинонуудыг хийсэн юм байлээ. Тэгэхээр яг нэг иймэрхүү нэг тийм дунджаас жоохон нэг гайгүй хэмжээний кино хийдэг тийм гимт хэргийн акшн кинонууд хийдэг бол найруулагч байлаа. Тэгээ энэ удаагийн миний ярьсан Shot Caller бол яач юу түүний улсад хамгийн сайн кинонд бол тооцогдох хаа гэж би л хувьдаа бодож байна. За тэгээ өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Манайхан таалагдсан бол тэгээ лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд комент хэсгээр бас сэтгэлдээ бичээрэй. За тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.